Энэ өдрийн мэндийг хүргэе. За засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлагдаад 2 жил арай хүрээгүй байна. Тэгээ энэ бодлогын үр дүнг 16 үзүүлэлтээр буюу 55.5% биелэлтэй гэж гарсан байгаа. Энийг нийт 4 жилийн хугацаанд өссөн дүнгээр нь харах юм бол 30.7% гэж бол гарсан байгаа. Тэгээ энэ дээр нэг асуудал байна л да. 3 намын хамтарсан 4 жилийн төлөвлөгөө гэж ойлгож байгаа. Гэхдээ энэ үзэл баримтлал ч гэдэг юм уу энэ дэвшүүлсэн зорилтууд нь өөрөө улсын хурлаар батлагдсан урт хугацааны энэ бодлоготой бол зарим талаараа бол уялдаагүй байгаа учраас энэ бас учир дутагдaltaй гэж харагдаж байгаа. За тэгэхээр цаашд энэ засгийн газар үлдсэн хугацаанд ялангуяа энэ өрсөлдөх чадвар, инновац, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийн хвшлийн төр өртөг зэрэг бизнес эрхлэлтэй холбоотой энэ индексүүдийг энэ буурж байгаа индексүүдийг бас яаж сайжруулах вэ гэдэг дээр энд ажиллаж байгаа бас тухайн засгийн газрын аппаратууд бас анхаарч ажиллахгүй бол энэ биелэлт бол биелэгдэхгүй байх юм хэрэгжихгүй байх юм эрсдэл харагдаж байна гэж хэлмээр байна. За хоёрдугаарт хүнс хөдөө аж ахуйн хөнгөлөлтийн яам 25 онд 129 арга хэмжээ 43 зорилт дэвшүүлж биелэлтийг 65.1% гэж гаргасан байгаа. За тэгээ эдийн засгийн хөгжлийн яам болохоор яг энтэй нэг төстэй бас биелэлтэй. За ингээд 4 жилд харьцуулахад 51.7% гэж гарсан байна. Тэгээ бид нэр энийг ингээд харахаар дандаа биелэлт яриад байгаа байхгүй юу? Гэтэл энэ хяналт шинжилгээ үнэлгээнд дээр чинь хамгийн гол асуудал бол ерөөсөө энэ үнэлгээний зорилго хөтөлбөр чинь үр дүнгийн шалгуур үзүүлэлт гэдэг юм нэгд яваад байгаа. Дараа нь энэ зорилттой төвшин үр дүнд чиглэж байгаа эсхийг нь тогтоосны дараа биелэлтийг нь хангах асуудал яригдж байгаа. Тэгэхээр бид нар нөгөө нэг тэдэн ажил төлөвлөснөөс тэдэн гүйцэтгэлээ, биелэгдлээ гэдэг байгаа боловч ерөөсөө үр дүнгийн чанарын асуудал ерөөсөө энд ингээд тайлан дээр ч гэсэн тодорхой босол байна л да. Тэгэхээр энэ яг энэ биелэлтийг ямар шалгуур үзүүлэлтээр үндэслэж энэ өөрөө ингээд 65.1%-тай гарсан юм бэ гэдгийг би холбогдох сайднараас асуумаар байна. За тэгээд энэ бодлогын хувьд ялангуяа эдийн засгийн энэ бодлогын хэрэгжлөөрөө ингээ харахаар эдийн засгийн бодлого бол хамгийн бага гэсэн үзүүлэлттэй байгаа. Тэгэхээр энэ учрыг нь бас асуумаар байна. За тэгээд бас нэг зүйлд бол энэ тайланд ингээ бид нар бас өнгөрсөн жил ч гэсэн яг л энэ асуудлыг ярьж исэн. Тэгээд аудитын газрын тайлан ингээ харахаар бас л зөрүүтэй үнэлгээний зөрүүтэй байна гэдэг асуудал яригцаар л байгаа. Тэгэхээр энэ өөрөө яг үндсэндээ бол бид нар энэ үндэсний салбарын аймгийн урт тунд хугацаа гэл энэ олон төвшингүүд энэ цаг хугацааны байдал гээд бараг 300 гаруй энэ шалгуур үзүүлэлтийг бид нар засгийн газар За мантаа гишүүний асуултанд хариулах уу? Ажлын хэсгийн 3 номерын микрофон. Албан тушаалтнуудаа хэлээрэй. За мантаа гишүүний асуултанд хариулъя. Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга Батцэг. За хэрэгжилтийг үнэлэхдээ бол засгийн газрын 2025 оны 43 дугаар тогтоолын хавсралтаар бодлогын баримтчгийн хэрэгжилтийг үнэлэх журам батлагдсан. Түүн дээр хэрэгжилтийг хүрсэн түвшнөөс суурь түвшин хасаад зорилттой төвшнгөөс суурь түвшин хасан хариунд хуваагаад 100-аар үржүүлээд ингээд үнэлгээнүүд явж байгаа. Бүгд ижилхэн. За аудитын байгууллагын үнэлгээ, манай байгууллагын үнэлгээ яг ижилхэн аргачлалаар явж байгаа гэсэн. За өөр. Инквайр сайд. За ажлын хэсгийн 5 номерын микрофон. Ажлын хэсгийн 5 номерын микрофон. Энэ 2024-өөс 28 онд хэрэгжүүлэх засгийн газрын бүрийн хөтөлбөр бол парламент судалтай бүх улс төрийн намуудаас санал авч боловсруулж улсын хурал баталсан. За жилийн үндсэн чиглэл бол Монгол улс нийгмийн хөгжүүлэх хөгжлийн 5 жилийн бодлоготой уялдсан. Нэг зүйлэх энэ хуулийн зохицуулалтаар их хатууруулсан. Хөгжлийн бодлого төлөлтөнд тусаагүй төсөв төлөлгөөг улсын хурал тухайн жилийн бодлого төлөлтөнд оруулахыг хориглосон. Улс төрийн намууд сонгуул нэр дэвшигчтэй үлдээр нэр дэвшигчнэр энэ хөгжлийн бодлого төлөлтөөс гадуур ийм хөтөлбөр боловсруулах юм бол их хурал нэр дэвшин хасах зохицуулалттай. Энэ юу вэ гэвэл бодлогын нэгдмэл байдал улс төрөөс ангид доктортой хэрэгжих байдлыг хангасан тэр талаараа бас нэлээд төсвийг сахилгаатыг сайжруулж бодлогыг тодорхой болгосон ийм
хөтөлбөр хэрэгжиж байгаа. Тэгэхээр энэ бол бидний одоо хамтын одоо хэрэгжилт. За харамсалтай бас өөрчлөлтүүд нэлээд буюу үйл ажиллагааны алдаа гараад байгаа нь энэ 2 жил хүрээгүй хугацаанд бид нар улсын төсөв 5 удаа тодтох нөхцөл байдал үүслээ шүү дээ. Засгийн газраа 3 дахь удаа эмхлэн байгуулах болчоо сууж байгаа. Эргээд энэ улс төрийн докторгүй байдал өөрөө энэ бодлого төлөлт хэрэгжилтэн дээр их алдаа гарч байна. Цаг хугацаа алдаж байна. Шинэ томилгоо, шинэ сайд, салбар хоорондын өөрчлөлт, яам хоорондын зүйлүүд чинь ажлын өмдөр бас нэлээд төвөгтэй байдал үүсгэж байгаа нь энтэй их холбоотой л гараад байгаа. Батхуу манай төрийн дээр бичгийн дараагийн бодлогын төлөлтийн боловсруулалт аргачлалтаас нэг жоох мэдээлэл өгдөг. Хэдгээр микрофон. Арав. Энд нэмэлт мэдээлэл өгдөг. За, ажлын хэсгийн 7 номерын микрофон. За эдийн засгийн хөгжлийн яамны төрийн нэрмжчнээр Батхүү Мандахай гишүүний асуултанд хариулъя. Ер нь одоо энэ улсын хөгжлийн төлөвлөгөө холбогдох дунд хугацааны хөгжлийн бодлогын баримтчийг боловсруулахдаа дээрээс доошо доороос дээшээ гэдэг зарчмын дагуу бүх түвшний саналуудыг хүлээж авч боловсруулахдаа ашиглаж байгаа. Дээрээс доошо гэдэгтээ бол урт болон дунд хугацааны бодлогын баримтчгүүд тусгацсан зорилго арга хэмжээнүүд тэдгээрийн шалгуур үзүүлэлтүүдийг авч тусгаж байгаа. Доороос дээшээ гэдэгтээ бол төсвийн ерөнхийлөн захирагч зөвхөн гүйцэх засаглал биш шүүх хууль тогтоох засаглалын хүрээнд бас бүх төвшний саналыг авч байгаа. Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө маань бас зөвхөн төсвийн их үүсвэртэй биш, хувийн хөвшил, төрийн үеийн түншлэлээр хэрэгжүүл төслүүдийн одоо төсөл арга хэмжээнд бас тусгаж явж байгаа. Тухайн жилийн нөхцөл байдал, эдийн засгийн нөхцөл байдлыг бас харгалзаад тодорхой хэмжээний бас эдийн засгийн нөөцийн хуваарлтууд бас тусгаж явдаг. Энэ хүрээндээ бас зарим төвшөнд тодорхой өөрчлөлтүүд, үнэлгээний явцад бас асуудлууд гардаг. Тэрийг бас сайд холбогдох байгууллагууд сая тайлбарлалаа. Бидний хувьд бол гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг сайжруулах чиглэл дээр улсын их хурл холбогдох байнгын ороод гишүүдтэй хамтар сайн ажиллаж байгаа. За жишээлбэл 364 үр дүнг нэг бүсэл нь одоо 27 оны улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө боловсруулахдаа сайжруулахаар яг нэг бүсэл ажиллаж байгаа. Тоосч чадахгүй байгаа 91-ийн шалгуур үзүүлэлтийг тодорхой болгохоор бас бид ажиллаж байна. Тэгэхээр энэ сайжруулах тал шаардлага байгаа гэдэгтээ санал нэг байгаа. Бид ажиллаж байгаа гэдэг хэлье. За, хөдөө аж ахуйн сайд, Бадамсурын сайд хариулна. За Мандахай гишүүн улсын хурлын хөдөө аж ахуйн дэд хорооны даргын хувьд энэ биелэлтэн дээр хэрэгжилтэн дээр санаа тавьж байгаад баярлалаа. Ер нь манай салбартууд л олон зорилт дэвшүүлсэн. За тодорхой одоо ахиц өөрчлөлтүүд гарч байгаа. Гэхдээ цаашаа сайжруулах шаардлагатай олон ажил байгаа. Тухайлбал Евразийн эдийн засгийн хэлцээрт 3 жилийн хугацаанд төр хугацаагаар Монгол улсын нэгдэх ийм одоо парламентын шийдвэрээр соёрхон баталсан. Гэхдээ энэ ажлыг одоо хэрэгжүүлэхэд энэ хүн сүдэн аж ахуйн үйлдвэрийн салбарыг бол онцгой дэмжих шаардлагатай байгаа гэж одоо энэ ташранд бас хэлхэн зүйтэй. Ягаад гэвэл энэ 367 төрлийн бүтээгдэхүүн экспортод татваргүй одоо энэ Евразийн эдийн засгийн 5 орнуудад гарахад үүний одоо 97.5% нь энэ манай салбарын бүтээгдэхүүн байгаа. Тэгээ энэ бүтээгдэхүүнийг одоо евро стандартын шаардлага хангасан эдгээр одоо хүлээн авч орнуудын шаардлага стандарт хангасан болгоход энэ салбарыг хүн сүдэн аж ахуйн үйлдвэрийн салбарыг төрөөс тодорхой зохицуулалт дэмжлэг хангаж ажиллах хэрэгтэй гэж үзэж байгаа. Яг тэгэхээр манай улсын одоо экспортын 95% нь уул уурхайн салбар. Манай салбарын экспорт бол үлэмж багасаж нэг 4 орчим хувь байгаа дээд тал нь. Тэгэхээр энэ Евразийн эдийн засгийн хэлцээрт оруулахын тулд цаашид энэ засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр туссны дагуу энэ ажлыг бол одоо эрчимжүүлэх шаардлагатай. Тэгээ энэ зүйл дээр одоо бас улсын их хурл холбогдох одоо байнгын ороод бас бид бас дэмжлэг хүсэж байна. Ингэсэн тохиолдолд энэ яг дэвшүүлсэн зорилтууд цаашаа улам одоо сайжрах боломжтой. Ягаад гэвэл бид бол 3.5 сая хүнтэй ингээд 50 дахин их хүнтэй зах зээлд одоо өрсөлдөхийн тулд одоо дотоодын үйлдвэрлэл, дотоодын түүхийд бэлтгэн нийлүүлэгчтэй бүгд талаар одоо дэмжиж ажиллавал энэ манай салбарт бол бүхэлдээ одоо өөрчлөлт дэвшил гарах юм боломжтой. Тийм учраас энэ зүйл дээр одоо анхаарч энэ биднээс одоо илүү дэмжлэгтэй байгаа энэ эдгээр орнуудын хөдөө аж ахуйн салбартаа одоо дүүцгүүц хэмжээний ийм одоо дэмжлэгийг, ийм зохицуултыг, ийм бодлогын хууль эрх зүйн орчин дээр одоо дэмжиж өгвөл за энэ биелэлтийг бол одоо шөнө нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байгаа. Яг тэгвэл эцэст нь хэлэхэд нөгөө дотоод зах зээлээс илүү гадаад зах зээлд энэ салбараа одоо
ээг сурталхад илүү бас одоо анхаарах шаардлагатай байгаамаа. Баярлалаа. За, Мантхай гишүүн нэмэлт 1 минут. За тэгэхээр яг энэ нэг яриад байгаа Евразийн хилцээр тэгэхээр энэ нөгөө 129 арга хэмжээний дотор чинь 65.1% одоо биелэлттэй гэж гарсан үнэлгээний дотор орсон байгаа юу? Эсвэл энэ одоо ороогүй үнээс цааш үлдэж байгаа одоо арга хэмжээ одоо энэ үр дүнгийн үзүүлэлт нь одоо ирэх одоо 2 жилд хийгдэх ажил дээр тооцогдож байгаа гэдэг нэг асуулт байна. Хоёрдугаар бүрчилсэн хөгжлийн бодлого одоо бас яг энэ үнэлгээнд дээр их тааруу гарчжээ. Тэгээд энэ дээр одоо бас засгийн газраас тайлбар хийнэ үү? Яагаад энэ одоо биелэлт ийм гүйцэтгэл одоо бас тааруу энэ бодлого өрн сайн хэрэгжиж чадахгүй байгаа вэ гэдэг дээр бас засгийн газраас тайлбар авъя. За, хэн хариулах вэ? Мантхай гишүүний асуултанд. Засгийн газар, хэрэглэх газар. Гавыг шадарсаа сая орж ирсэн дээ. Ажлын хэсгийн 7 номерын микро. Гар өргөснө гоё сая. За. Эдийн засгийн яамны төрийн нэр. За эдийн засгийн хөгжлийн төрийн нэрийн бичгээр Баттгүй Мантхай гишүүний асуултанд хариулъя. Евразийн эдийн засгийн холбоотой байгуулж байгаа чөлөөт худалдааны төр хэлэлцээр Монгол улсын хувьд өнгөрсөн намрын чуулганараас хоёрхан батлагдсан. Евразийн эдийн засгийн холбооны 5 гишүүн улсаас 3 дотоодынхаа процедураар парламент дээр баталсан байгаа. Одоо Армени, Киргиз гэсэн 2 улс үлдсэн. Эдгээр улсууд дотоод процедураар баталсны дараа харилцан нот бичгээр мэдгдвэл энэ хэлэлцээр хүчин төгөлдөр болно. Хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын дараа гайлын систем дээрээ татврын хөнгөлөлт чөлөөлтийг тооцож эхэлнэ. Евразийн эдийн засгийн холбооны хүрээнд байгуулсан энэ хэлэлцээрийн хүрээнд нийт 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн экспортлох татврын хөнгөлөлт эдлэхээс 97% нь бол хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспорт байгаа. Малын ноос ноолор, арьс шир, махан бүтээгдэхүүн гэд. Тэгэхээр энэ хэлэлцээр маань хэрэгжээд эхлэх юм бол хөдөөгийн малчин өрхүүдийн орлогыг нэмэгдүүлэх одоо энэ хөдөө. За. Бүсчилсэн хөгжилтэй холбоотой асуултанд хэн хариулах вэ? Инкер сайд. За, ажлын хэсгийн 5 номерын микро. За, бүсчилсэн хөгжлийн асуудал Шадар сайд Ганхүйгийн эрхлэх ажлын хүрээнд байгаа. Гэхдээ энэ дээр нөгөө үнэлгээтэй холбоотой зүйл гарч ирээд байгаа. Энэ бүсчилсэн хөгжил орон нутгийн аймагуудын эрхлэх чадварыг индексийн дундаж шалгуур үзүүлэхэд 2 жил нэг удаа гардаг. Яг энэ бид нар хэлцэж байгаа 25-ны асуудал дээр гарахгүй жил нь таарчаад тэгэхээр гүйцэтгэл нь байхгүй харагдаад тэгээд эн чинь нөгөө суур үзүүлэлтээ хошин татаад байгаа юм үзүүлэлт байдаг. Яг нөгөө бизнес орчны үнэлгээтэй яг адилхан. 2 жил нэг удаа хийдэг үнэлгээ 25 онд хийгдээгүй, 26 онд энэ онд хийгдэнэ. 25 онд өнцсөн баг. Өнцсөн үнэлгээ 26 онд хийгдэнэ. Тэгэхээр 25 онд хийгдэг болохоор тайланд тэг гэдэг үзүүлэлттэй гараад тэгээ шалгуураар хөгжлийн бодлого сул байна гэж харагдаад байгаа. Нэмж 1 минут авах хэрэгтэй болсноо. За, цэгдүржийн Туван гишүүн.